За сүүлийн 20 жилийн хугацаанд бол 80 мянгатаа байсан төрөлт маань үндсэндээ 50-аас 60 мянга руу орсон. Төрөлт яагаад буураад байгаа юм бэ? Гэр бүлийн одоо салалт яагаад ихсээд байгаа юм бэ гэх зэрэг маш олон шалтгаанууд маань явсараад эргээд санхүүгийн асуудал дээр тулж очдог гэсэн юм статистик гарч байгаа. Тийм учраас гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын яамнаас гэр бүлийн хөгжлийн тухай хуулийг боловсруулсан байгаа. За энэ гэр бүлийн хөгжлийг бол ихэнх одоо олон улсын түвшинд бол голцоо санхүүгийн хөшүүргээр буюу одоо татварын хөнгөлтөөр дэмжиж өгдөг юм практик байдаг. Тийм учраас одоо манай яамнаас боловсруулсан яамны төсөл дээр бол онцлог хэд хэдэн заалтыг бий болсон гэрлээ. За нэгдүгээрт гэр бүлийн гишүүний аль нэгийг нь хүн амын орлогын албараас чөлөөлөх орж ирж байгаа. Тухайдаа эхнэр нөхөр хоёр зэрэг хөдөлмөр эхлээд явж байгаа юм бол хөдөлмөрийн хөлс түүнтэй адилдах одоо татварыг хүн амын орлогын албараас нь чөлөөж өгье гэсэн bod нэгдүгээр асуудал явж байна. За мөн хоёрдугаарт орон сууц худалдаж авахын ипотекийн жагсаалтад 4 ба түүнээс дээш хүүхэдтэй айлыг одоо орчрын одоо урагшлуулах. За эдгээр бүх заалтууд маань саяны хүн амын орлогын албараас чөлөөлөх маань 3 ба түүнээс дээш хүүхэдтэй. Саяны ипотекийн чөлөөлөлт маань 4 ба түүнээс дээш хүүхэдтэй. Энэ маань эргээд манай гэр бүл хөдөлмөрийн хамгааллын бодлогын яамны хүн ам зүйн бодлогыг дэмжиж байгаа ийм бодлого болж гарч ирж байна. За 3 дахь бас нэг онцлог заалт маань бол эрүүл мэндийн одоо багцсан юм даатгалын үйлчлэгийг санал болгож байгаа. Family package буюу одоо гэр бүл маань нэг эрүүл мэндийн даатгал төлсөн байхад түүгээрээ гэр бүлийн гишүүд нь эрүүл мэндийнхээ үйлчлэгийг авч болдог. Гэх зэрэг ийм хөшүүргүүдийг тусгаж өгсөн хуулиудыг бид нар санаачлан боловсруулсан. За 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэрлэгчдийн орон сууцныхаа талбай хэмжээг ихсгэх зорилгоор гэж байгаа. За энэ маань эргээд нөгөө нэг гэр бүлийн амьдрах орчин сайжруулах гэдэг агуулгыг аваад явж байгаа. Тийм учраас энэ гэр бүлийн хөгжлийн тухай хуулийг сая өнгөрсөн 7 хоногт бол засгийн газар дээр танилцуулсан. Хэсгийн дэмжих юм бол улсын хурлд өргөн барихад бэлэн болж байгаа энэ суур хуулиудын нэгийг бас гэр бүл хөдөлмөрийн яамнаас санал болгоод за засгийн газар мэдээж хэрэг шинээр байгуулагдаад өгсөн хамгийн ихний даалгаврууд бол гэр бүл рүүгээ чиглэсэн гэр бүлдээ ээлтэй энэ эрх зүйн орчинд бүрдүүлэх гэдэг даалгаврыг өгсөн ба за энэ өрөөнд ингээд гэр бүл хөгжлийн